Сайн бацгаана уу. За өнөөдрийн хичээл хотын эколог. Хотын хүн амын өвчлөлийн талаар ярих нэ. За өмнөх 2-3 хичээл дээр хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлт, за хот суурин газарт одоо байгаль цаг уурын онцлог яаж илэрдгийг, тийм ээ. Улаанбаатар хотын ялангуяа Монгол орны хувьд бол одоо төв суурин газар болох Монгол орны хүн амын 50% нь суурьшсан томоохон хотод ямар байгаль цаг уурын бохирдол болдог талаар ярьсан бол өнөөдрийн хичээл тэр хичээлүүдтэй холбоотойгоор хотод одоо хүмүүс ямар өвчлөлөөр илүү их өвчлөдөг вэ гэдэг талаар үзэх нэ. За мэдээж хэрэг хичээлийн агуулга бол үйлдвэрийн химийн бодисын нөлөө, за шууганы өвчин, хотын бүсийн тоосчлолтоос үүсэх өвчлүүд, за тэр дотроо зүрх судас, амьсгалын замын, харшлын хэлбэрийн өвчнүүдийн талаар үзэх нэ. За хотчлолтоо уялдуулан өвчлөлийг үндсэнд нь 2 хэсэгт хувадаг. Хүмүүсийн ажиллаж байгаа, амьдарч байгаа байдлаас нь шалтгаалаад, тийм ээ. Хотод амьдарч байгаа хүмүүс хотчлолтын өвчин, мэргэжлээ шалтгааллах өвчин гэсэн 2 янзын өвчин тусдсан юм байна. За энэ нь бол амьдралын хэв маяг, орчин нөхцлөөс ихээхэн шалтгаалж байгаа, тийм ээ. За ингээд ажлын байр, тийм ээ. Амьдрахын тулд ажил хийж байгаа шүү дээ, тийм ээ. Ажиллах, ажлын байр, амьдрах, орон байр эндээсээ шалтгаалж одоо ийм өвчлөл авт юм байна. Тэгвэл мэргэжлээс шалтгааллах өвчин гэж юу хэлж байгаа юм бэ? Хөдөлмөрлөж явах явцдаа хөдөлмөрийн үйл ажиллагаа явуулж байгаа үед бие махбод хүрээлэн буй орчноос хортой нөлөө үзүүлсэний үр дүнд үүсэх өвчнийг мэргэжлээс шалтгааллах өвчин гэнэ. За хотын хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй өвчнийг дараах байдлаар авч үзсэн. За нэгдүгээрт нь бол үйлдвэрийн химийн бодисын нөлөө гэж. За энэ бол ялангуяа тэр мэргэжлээс шалтгааллах өвчин буюу үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүс химийн бодисын нөлөө хэр байдаг вэ? Түүнээс шалтгаалж ямар өвчлөл үүсдэг вэ гэдэг талаар ярьж байгаа. За энэ нь хүний биед ерөөсөө хордлогыг бий болгох, хордлогоос болж хүний бие өвчлөх энэ үндсийг бий болгож байдгаа гэж үздэг. За бензол, мөнгөн ус зэрэг бодисууд үйлдвэрийн ялангуяа химийн хорт бодисын нөлөө нь бол эдгээр бодисуудаас ихээхэн авдаг бөгөөд бензолоос бол цусгүй болгож төв мэдрэлийн системийг устгах ийм нөхцөлийг бүрдүүлдэг байна. За мөнгөн ус нь бол бөөрийг өвдгөн. За явандаа бол удмын санд нөлөөлж өргүүдэл бий болгох ийм аюулыг бий болгож байдаг. Тэр үйлдвэр буюу уул уурхай хүнд үйлдвэрүүдийн улмаас за түүнээс гарч байгаа энэ бензол болон мөнгөн ус бол хүнд ийм хордлогын шинжийг үзүүлдэг байх нэ. За хоёрт нь бол үйлдвэрт шууганы өвчин гэж байна. За энд шууганы өвчин бол ганцхан үйлдвэрт биш бас хот тосгонд суурин газруудад бас нэлээд илэрч байдаг. За энэ нь бол мэдээж хэрэг одоо дуу авианы бөөгнөрлийг тийм ээ шууган гэж хэлээд байгаа. Тэгээ дуу авианы зэрэг сонсогдох хэлбэрийг шууган гинэ гэсэн байна. За тэгээ авиаг бол дараах байдлаар ангилна. За жирийн ярьж байгаа яриаг бол авиа гэж нэрлэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ энэ маань бол 16-аас 20,000 Гц-ийн давтамжтайгаар ярьд юм байна. За энэ бол авиа юм байна гэж үздэг. За тэгвэл 16 Гц-с бага буюу шивний ярих, тийм ээ. Ийм яриаг бол инфра авиа гэж нэрлэдэг. За 20-с дээш нэгийг үржих нь 19 зэргийн Гц-тэй авиаг бол ультра авиа. За нэгийг харьцах 19 зэрэгээс дээш авиаг бол гипер авиа гэж нэрлэдэг байна.
За тэгээ ерөнхийдөө бол 16-аас 20 мянган герцийн авиаг бол хүн сонсголын эрхтнэрээ хүлээж авдаг байх нэ. Тэгэхээр дуу шуугаан, дуу авиаг бол одоо яах нь герцээр хэмжиж ярьдаг байх нэ. За мөн шуугааныг байгалийн ба хүний гаралтай шуугаан гэж нэрлэдэг. За герцээс гадна дуу авиаг бол децибелээр илэрхийлж байдаг. dB буюу децибел гэж үздэг. За тэгээ ерөнхийдөө бол 0-оос 80 децибел бол байж болох үе инфра авиа гэж үзэж байна. 80-аас 110 нь бол байж болох дээд хязгаар буюу ультра авиа гэж үзнэ. За 110-аас 180 децибел бол түүнээс дээшх авиа бол гипер авиа байх нэ. За энэ зурган дээр харуулсан байна. За бүгдээрээ нүдээ ханаад сонсоод үзээрэй. Шивнэн ярих. Нөгөө талдаа салхигүй өвлийн ой гэж төсөөлөөрэй. Салхигүй өвлийн ойд ямар чимээ гарах вэ? За мөн шивнэн ярихад ямар чимээ гарах вэ? За энэ нь бол 20 децибел байдгаа гэж. За зуслангийн ойр буюу зуслан орчимд ямар чимээ гардаг вэ? Төсөөлөд бодоод нүдээ ханаад сонсоорой манайхаа. За зуслангийн ойд 30 децибел байна гэж. Уншлагын танхим. Уншлагын танхим буюу номын сан гэсэн үг тийм ээ. Номын санд ямар шугам дуу чимээ гардаг вэ? За тэр нь бол 40 децибел байна. За дараагийнх нь компьютерийн буюу одоо бичгийн машины бичих тавчны чимээ. Бичгийн машины бичих тавчны чимээ. За энэ бол 60 децибел байдаг. За жижиг тэрэг буюу хөнгөн тэрэг гэж ярьдаг тийм ээ. За хөнгөн тэрэгний дуу аваа. Асаа явж байгаа дуу гэдэг дураа. За энэ бол 70 орчим децибел байна гэж. 70 децибел. За ингээд энэ хүртэл ерөнхийдөө юу вэ гэхээр 0-оос 80 децибел байж болох үз бидний хэвийн сонсч байдаг юу их нь дуу аваа юм байна. За 80-аас 110 сонсоход чанга сонсогддог дуу авианууд гэсэн үг. Байж болох дээд хязгаар. За энэ дээр жишээлбэл замын засвар буюу зам хөрөөдө зогсож байгаа хүн ямар дуу авиа гаргадаг вүлээ? Нилээн чанга сонсогддог тийм. За дараагийнх нь ачааны машин явах дуу авиа. За дээр нь хамтлагийн тоглолт хамгийн дээд буюу 110. 110-аас 120 хамтлагийн тоглолт байдаг. За энэ дээд хязгаар сонсох дээд хязгаарыг зааж байгаа. За ингээ хамтлагийн тоглолт хит чанга байгаа 120 хүрээд ирэх юм бол энэ бол аюултай төвшин болж эхэлдэг. Аянганы дуу чимээ 130 децибел. Онгоц хөөрөх чимээ 140 децибел. Тэр аянга цохих онгоц хөөрөхөд бид нар ёо ямар чанга юм бэ гэж чихээ тагалдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол нөгөө сонсож чадахгүй сонсголын эрхтэнд нөлөөлөх хэмжээ байна гэсэн үг. За сансрын хөлөг хөөрөх чимээ. Автомат буугаар буудах чимээ. За сансрын хөлөг 150, автомат буугаар 160 децибел гэж байна. Их буугаар буудах 170 децибел. За ийм өвөрмөц өндөр дуу авиа гаргадаг байх нэ. Тэгэхээр дуу шуугааныг бас байгалийн буюу хүний гэж ангилахаас гадна байгалийн дуу чимээ бол хүнд бол эерэг таатай нөлөөг бас үзүүлж байдаг. Ялангуяа тэр зуслан 100 одоо ойд явах дуу чимээнүүд бол тийм ээ голын усны урсгалын чимээ эдгээр бол тайвширлыг үзүүлэх таатай дуу чимээ байдаг. За нөгөө талаараа тэр аянга цахих гэх юм бол энэ бол бас аюултай дуу авианы нэгэд орж ийн шүү дээ тийм ээ.
За ийм байдлаар дуу авиаг бол таатай буюу эрэг дуу авиа, за сөрөг дуу авиа гэж хоёр хэсэг ангилж болох нэ. За тэгээ мэдээж эрэг хүмүүс бидний гаргадаг дуу авиа бол бас дотроо хоёр ангилж шүү дээ. Эрэг буюу сөрөг байдлаар гаргадаг. Ялангуяа тэр хамтлагийн тоглолт тийм ээ. Тэр сансрын хөлөг хөөрөх мөрөх гэдэг бол аюултай дуу авианд ордог байх нэ. За саяны ярьсан зүйлийг энд дуу авианы давтамж нь ийм байдлаар илэрж ядгаа гэд. Ихгүй бол одоо 160-аас 180 децибел байна гэх. Тийм ээ. За энэ богооны дуу чимээ одоо сонсогдож байгааг үгүй та хэд маань. Тэгэхээр энэ маань бас яг аль дуу авианд орох вэ гэхээр тэр сонсох дээд хязгаар тийм ээ байж болох дээд хязгаар дээр маань сонсогдож байна гэсэн. За хөнгөн тэрэгний дуу авиа сигналаа дардаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ сигнал дарах гэдэг бол бас л нөгөө байж болох дээд хязгаар руу бас хүргэж идэг гэж үздэг. Тэгэхээр энэ маань өөрөө явандаа шууган болж эхэлдэг. Олон машин сигналдаад ирэх юм бол шууган болоод эхэлнэ шүү тийм ээ. Энэний үр нөлөөгөөр хүмүүс бидэнд бас өвчлөлийг үүсгэх нөлөөтэй байдаг байх нэ. За хотын бүсийн тоосчлт үүсэх юм. 3 дахь нь байна. За бид нар нэгдүгээрт нь болоод тэр үйлдвэрлэлээс тийм ээ ажлын байрнаас ямар их хохирол очирч болох вэ гэдгийг үзлээ. За дараа нь болохоор дуу шуугааны байдлаас яаж хохирол үзүүлж болох вэ? За 3 дахь нь болол энэ тоосчлт. За тоос гэдэг бол хатуу бодисын хамгийн жижиг хэсгийг нэрлэнэ гэж. Тоос гэдэг нь хатуу бодисын хамгийн жижиг хэсэг. Өөрөөр бензол гэж нэрлэдэг. Тэгээ тоосыг дотор нь органик ба органик бус тоос гэж нэрлэж байна. За тэгээд гурил, целлулонд, цайны навч, тамхи, нүүрс, цемент, зэрэг нь олон бодисоос тогтсон бодисууд нь бол органик тоосонд орно. За чулуу, хөрс, шороо, үнс зэрэг нь бол органик бус тоосонд орно. За тэгээ органик болон органик бус тооснаас ихэвчлэн одоо тэр органик тоос нь хүмүүс биднийг одоо харшлын нөлөө үзүүлэхэд нөлөөлж байдаг байна. Хүргэдэг байна гэж болоорой. За ингээд дээрх үүсгэрүүд маань дараах өвчлөлүүдийг үүсгэж байна. За нэгдүгээрт нь бол зүрх судасны өвчин бий болгоно. Хотын хүн амын дунд маш их өргөн тархсан өвчин бол зүрх судасны өвчин буюу хүн амын нэгдүгээрт орох өвчлөл зүрх судасны өвчин. Өндөр хөгжилтэй улс орны хүн амын үхлийн 50 гаруй хувь нь за өвчлөлийн 30 гаруй хувь нь зүрх судасны өвчлөл байна. Энэ өвчнөөр 30-аас 49 насны хүмүүс ихээхэн өвчлөдөг. Зүрх судасны тогтолцооны өвчнүүд нь даралт ихсэх, суд сатуурах, зүрхний цус хомсдох, цус багдалт бий болох гэсэн үг тийм ээ. За тархины судасны өвчин зэрэгээс шалтгаалж зүрх судасны өвчин бий болдог байна. За тэгвэл амьсгалын замын өвчин. Амьсгалын замын өвчний нэг нь шин төрөл бөгөөд хорт хавдар хүртэл үүсгэх нөлөөтэй байдаг. Хотод хорт хавдар өвчин өндөр давтамжтай илрэх бөгөөд энэ өвчин нь ихэнхдээ хотын хүн амын ялангуяа тамхичтад илүү нөлөө үзүүлдэг байна. Амьсгалын замын хэлбэртэй хорт хавдрын өсөлтийг агаарын бохирдол, гэрийн болон тасалгааны агаарт байдаг тоос, тамхины утаа, мөөгөнцөр, хоол бэлтгэхэд гардаг янз бүрийн үнэрт химийн бодисуудын агуулмж зэргээс хамаарна. За амьсгалын замын өвчин бол ер нь тэр одоо тоосчлтаас ихээхэн үүснэ гэж үзэж байна. За агаарын бохирдол тийм ээ үйлдвэржилт. За хүн амын хит их нэвтрэлээс ерөнхийдөө сул шороо их болж одоо ингээд тоосчлт үүсч байдаг. За тэгээд гэр болон тасалгааны агаарын байдал дээр нь утаа тортог гэж байна тийм ээ. За мөн энэ нөгөө хоол бэлтгэх буюу гуанз
цайны газруудад бас их хэмжээгээр амьсгалын замын өвчин байх бөгөөд энд ялангуяа тэр нөгөө нэг органик тоосонцор буюу нөгөө хоолны амтлагчнууд ингээд шараад ууран дээр ингээд хутгадаг шүү тийм ээ. Энэ маань бол элдв химийн үнэрт бодисын агуулмж нэмэгдүүлж байдаг. Ингээд амьсгалын замын өвчлөлийг бас бүрдүүлж яадаг байх нэ. За харшил хэлбэрийн өвчин. Хотын хүн амын дунд тархаж байгаа хамгийн их газар авч байгаа өвчний нэг бол харшлын хэлбэр юм аа. За ялангуяа сүүлийн жилүүдэд хамгийн их тархаж байгаа хэлбэр нь бол энэ харшлын хэлбэрийн өвчин юм. За үйлдвэрчсэн хотод хүн амын 10-аас 20% нь харшилтай. Хөдөө орон нутагт 2-аас 6% байдаг. Ялангуяа бага насны хүүхдүүд энэ харшлын өвчлөлөөр их өвддөг. За бисаа, жом, харах зэрэг нь орон сууцны халаалтыг дагаж бий болдог бөгөөд халуун чийгтэй орчинд ихээр бий болж байдаг. За энэ нь бол бие махбодоор асар их цэврүү, товруу үүсгэх харшлыг бий болгож байдаг. За аллерги гэж ярьдаг шүү бид нар тий харшлыг. За энэ бол янз бүр байх бөгөөд за ахуйн хэрэглээнээс илүү их үүсэлтэй бок тийм ээ химийн бодисуудыг хэрэглээндээ хэрэгжилж байснаас одоо яг үгээр харшил үүсэх бас нэг үндэс болдог. За эсрэг төрөгч ялгаруулан хамрын харшил бактери үүсгэх зэргээр бага хүнд их тохиолдож байдаг. Бага насны хүүхдүүдэд одоо нөгөө энэ ахуйн бодисоор аяга тавг угаах тийм ээ гар уруугаараа хувц сунраа угаах зэргээс шалтгаалж энэ бохирдол бас үүсч идэгаа гэж үздэг. За хотын хүн амын өвчлөл ихсэх нь эргээд хотынхоо нийгэм эдийн засагт ихээхэн муугаар нөлөөлөх бөгөөд өмнө нь ажиллагсад болон гэр бүлийнх нь өвдснөөр ажлаас чөлөөлөгдөн ажлын цагийн алдагдал нэмэгдэж эхэлдэг. Ажлын цагийн алдагдал нэмэгдэх мөн дээр нь олсон орлогоороо нөгөө харшил болон өвчлөлөө ангаах гэж эмчлэх зэрэг нь бол нийгэм эдийн засгийн байдалд муугаар нөлөөлдөг нь бол тодорхой юм аа. За бохирдсон агаар чимээ шууган гэх мэт орчны муу нөлөөнөөс хөдөлмөрийн бүтээмж ажлын чанар буурж байдаг. Хэрвээ томоохон хотуудад өндөр мэргэжлийн боловсон хүчин олноор цугласан байдгийг тооцвол өвчлөл нь шинжлэх ухааны техникийн дэвшилт ч муугаар нөлөөлөхөөс үгүйсгэх аргагүй. Тэдгээрийн ажиллах чадварыг төлөвлөсөн хугацаанаас нь эрт таслан зогсоосноор тийм мэргэжилтэн бэлтгэх шаардлага тасралтгүй өснө нэмэгдэж байгааг харуулж байна. Хүүхдүүдийн өвчлөлд ч онцгой анхаарах хэрэгтэй. Орчин үед хүүхдийн эрүүл мэндийн байдал шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаа нь өнөө үед ажил мэргэжлийн талбар уламж биеийн болон оюуны чадвар ихээхэн шаардаж байгааг бол илэрхийлж байна. Өнөө үеийнхний эрүүл мэндийн таагүй байдал нь дараагийн хэд хэдэн үр удамдаа дамжин илэрч зөвхөн хотын төдийгүй нийт улсын нийгмийн эдийн засгийн хэтийн төлөвт асар их нөлөө үзүүлэх болсоор байна. Тэгээ ерөнхийдөө бол өвчлөл ихсэж өвчлөж байна гэдэг бол хотод ажиллах хүчин хомсдож байгааг нэг жишээ. За ажиллах хүчин хомсдохоос гадна энэ хомсдох шалтгаан нь юунаас болоод байна вэ гэхээр хог хаягдал, агаарын бохирдол, хөрсний бохирдол, усны бохирдлоос ихээхэн шалтгаалж. Үүнийг дагаад өвчлөл нь нэмэгдэж байна. Хотод өвчлөл нэмэгдэж байна. Тэгээ өвчлөлөө дагаад олсон хэдэн орлогоо мөнгөөрөө одоо яг хангаах, эм тан авч хэрэглэх, эмчилгээндээ зарцуулах байдлаар дуусж байгаа нь өнөөдөр хотын өвчлөл анхаарал татсан асуудал болоод байна гэдгийг илэрхийлж байна. Дээр нь энэ ажлын байр гэдэг бол хүмүүсийг одоо тэр мэргэжлийн өвчлөл 5 цул эрхтний өвчлөлийг үүсгэж байгаа нь бол аюултай байна. Хорт хавдрыг үүсгэж байгаа нь бол анхаарал татсан бас өвчлөл байна гэж үзэж байна. За энд хүрээд өнөөдрийн хичээлээ дуусгая. Анхаарал хандуулсанд баярлалаа. За манайхан багштайгаа одоо энэ Монгол мөгийн 9 Gmail хаягаар
холбогдоорой. За багшаасаа асуух лавлах зүйл байвал 9188 9948 гэсэн утсаар холбогдоорой. За багшийн хичээл бол хотын эколог, хүний эколог, за байгаль орчны төлөв байдлын тайлан, за мөн хялбаршуулсан эколог гэсэн номнуудтай тийм ээ байдаг агуулгуудыг авч ашиглаж хэрэгжилж орж байгаа шүү. Эдгээр номнуудыг хичээлдээ ашиглаж байгаарай. За анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай.